би ингээд Бээжинд магистраар суралцах гэж ирээд 1 жил болсон байна. 1 жил одоо ингээд болох гэж байна. Өмнө жилийн 24 оны яг 8 сарын 28-нд билүү ирсэн. Тэгээд одоо ингээд 1-р курсын магистрийн 1-р курсын ингээд төгссөн. Одоо 2-р курсын рүүгээ ингээд орсон. 2-р курс маань тэр чигтээ ингээд дипломын ажил бичих. Дипломын өмнөх эхний хамгаалалт болон тэгээд диплом хамгаалалт гээд тэр чигтээ тэгж өнгөрөх байгаа. Тэгээд цаг хугацаа бүр харавсан сумнаас ч хурдан байна. Бүр үнэхээр надад ингээд Бээжинд ирснээс хойш бүр л илүү цаг хугацаа хурдан яваад байгаа юм шиг санагдаад заяа. Өчигдөр л ирсэн юм шиг санагдсан байхад чи ингээд 1 жил өнгөрсөн. Тэгээ энэ өнгөрч байгаа үйл явцууд амар хурдан бүр ингээд яг үнэхээр нэг яг аймаар гэдэг үг яг одоо энэ ингээд бүр ингээд таарч ин заяа ингээд цаг хугацаа ингэж амар хурдан явхаас амар айж ин. Ингээд 7 хоног хурдан өнгөрчлөө гэж боддог байсан бол одоо ингээд 1 сар заяа сараар хэмжигдэж байна. Сая 5 сар байгаагүй мүү? Гингүүд ингээд 6 сар. Сая 6 сар байгаагүй мүү? 7 сар. Гэ бүр ингээд юу болоод байгаа мэдэхгүй ингээд асар хурдцтайгаар ингээд цаг хугацаа өнгөрөөд тэгээ одоо яг ингээд юу вэ гэж байж идлээ ингээд төгсөлтийнхаа өдөр очсон байхаар байгаад байгаа байхгүй юу? Өнөөдөр чинь 7 сарын 14 би ингээд 7 сарын 19-нд Монгол буцна. Монголд очиж гоё хөдөө гэрлүүгээ явна. Өдөөгоё байнга. Тэгээ бас зүгээрч бас байхгүй нөгөө дипломын ажил маань эхэлсэн. Тэрний өмнөх хамгаалтын үйл ажиллагаа нь 9 сард болох байхгүй юу? 9 юм уу? За удлаа хэд 10 сард болох юм. Миний яг хийж байгаа үйл явц хэр хурдан байгаас шалтгаалаад 9 юм уу 10 сард болно гэсэн үг. Тэгээд яг ажил нь эхэлсэн учраас ингээд шат дараатай юмнуудаа хийгээд одоо удирдагч багш руугаа явуулаад ингээд байнгын ингээд юм хийгээд явна. Тэгээд би одоо явтлаа яг юу хийх нү тэрийгээ ингээд хөрхөн бичиж үлдээ гэж бодоод явах хүртлээ 5 хоног байна. Гэхдээ би ер нь бол өдөржингөө өрөөндөө байгаа. Яагаад тэгэхээр гадаа бүр 35 6 7 химийн халуунтай маш бөхчм тэгээ ер нь бол гарч яваад нэг тийм гоё биш байгаа болохоор халуунд нь жоохон түүртэй байгаа болохоор ерөөсөй гарахгүй байгаа. Би уг нь гоё далай малайтай газар очие ингээ гişid явъя гэж бодсон чи өдөржингөө л өрөөндөө байгаа даа. Монгол явах хүртэл хөрхөн бичлэг. Монгол эсвэл явж байгаа бичлэгээ ингээд бичиж үлдээ гэж бодож байна. Гадаа ийм байгаа. Ер нь бол гоё. Наргу. Ядчил наргу авах юм бол ингээд явхад арай амар гэсэн. Би тэгээд ингээд юм авах гэж бодоод цүнхээ өөрөе гэж бодож байна. Тэгээ сая нарныхаа төслийг түргцэн. Одоо ингээд гарлаа. Үгүй юу ээ, гадаа чинь бүр амар гоё салхитай Монголын зүүн шиг биш. Вау. Баг ингэ салхилсан чи ингэ даарж махаар биш. Ямар гоё яана. Ийм л өдөр ер нь бол гадуур сайн тэнэх хэрэгтэй. Бада автобусны буудлын руу явж байна. Гэтэ сая би мөрөө нэг сонин эвгүй болчих юм. Мөр нэг сонин мултах гэдэг юм шиг өөсөрөх ч юу вэ? Яа энэ цагаагаар бүр ямар гоё юм бэ? Би хятадд анх удаага яг ийм бараг 100-ны сард яг ийм цагаагаарыг үзэж байна. Бүр юу вэ? Яг Монгол шиг шүү. Чимбэр алдаг байхгүй бид нэрийг бүр ингээд шатгааж алгах шахдаг байхгүй. Тэгсэн чинь бүр өнөөдөр энэ цагаагаар амар гоё юм. Yes, тийм ээ.
Тийм ээ монголчуудаа. Яа энэ салхины хүртэл. Оо. Салхины хүртэл. Үнсэдэл ухтаа. Гэл монгол орчин да. Яг үнэр нь бол яг өмхийн ингээд зарим нэг өмхийн үнэрүүд нь орж ирж байна. Тэрнээс салхи нь бол яг л сайхан сэрүүн салхи сэвэлзэж байх ч нэ. Юу авч байгаагаа бичсэн чинь тэрийг марцсан байна. Араа дэлгүүр дотор цаг гараа ячих шиг боллоо. Би дэлгүүр дотроо тэгээд амттаж юм хийлаа. Араа тэгээд спорт байдлаа явна. За би дэлгүүр би ингээд түрүүн гарахтаа энийг мөр нэг сонирн болсон. Чишиг нэг сонирн өгдөөд ингэж сонгоож болдгоо том биш. Солиорч гидээж болдоггүй. Гэдэхээр ингэ өгдөг ах юм. Би сая дэлгүүрээс юу авсангаа ингэ гоё харуулъя гэж бодоод. За ийм гоё салбетик авсан. Саяны миний авсан дэлгүүр болохоор ингэ байдаг одоо супермаркет ч юм уу өөр дэлгүүрүүдээс ингэ арай хэмнэн байдаг тийм дэлгүүр ахгүй юу. Тэгээд ийм тэндээ тийш орохоор ийм салбет ингээд авчдаг. Ингээд энийг авсан сайн нэрийг хэрэгсэн болохоор ингээд авсан. Тэгээд бас ийм дэсэс салбет бас ингээд уртаараа бичээрээ. За ийм хөрхөн ийм штэ чихрэн нөгөө нэг чи ямар ч юм эсэлээ нөгөө нэг юу лээ за мэдхгүй ингээ хараад мэдчих баха нэг юм жимс бас энэ амар сонирхолтой харагдаад байсан юм авсан. Монгол очоод гоё өглөөний цайндаа хэрэглэе гэдэг ийм obvious жимстэй юм obvious авсан. Энэ ямар хөрх юм бисэлгэн юм чихэр юм шиг байлээ. Гоё сүүн. Тэгээд энээс авсан. Ийм эрүүл амьдралын хэм маягийн юм авсан. Ийм уургалаг ийм амттангууд юм нэг ийм авсан. Тэгээд нэг ийм cheese corn юу cheese нөгөө нэг corn шиг нэг юм тэгээд энэ сонирхолтой байж магадгүйгээд энэ шоколадтай попкорн нэсэн. Тэгээд авсан. Ингээл болоо илүү. Тэгээд нөгөө нэг Starbucks-ийн нэг cheese latte гэдэг юм савтай кофеноос нь авсан. Энэ мөрманд бэртэл авчлаа. Өнөөдрийн цаг агаар бүр ёо ярилтгүй. Монголд одоо яг юм байгаа хаа. Яг гоё бороотой өдөрчийн юм гоё хүтэн салхитай сэрүүхэн нэг тийм яг нэг гадуур тэнж минэхэд их тийм таатай сайхан цаг агаар байдэн штэ. Яг тийм цаг агаар байна. Тийм үлдээ бороотой юм шиг бороотой өдөр шиг бүрхэг. Энд чинь бороотой өдөр шиг бүрхэг байхаараа бүр амар юм нөгөө нэг юу хүлэмжин дотор байгаа юм шиг амар халам мэдэхгүй бүр ингээд тэгэл гар жоох яваал ингээл энэ хамар мамар ингээ хүйс ингээ процесс мөрж байгаа. Тэгээд сая бол үнэхээр бүр амар гоё ялаа. Гадаа байгаа л юмар гадуур алхаал баймар тийм гоё байна. За тийм ээ өнөөдөр чинь 15-ны өдөр. Ахаа надаа 4 өдөр байна. Тэр өдрүүдэд хичээлээ хийх хэрэгтэй. Ерөнхий ачаагаа бэлтцэн. Одоо эндээс ингээ янзлаа жингээд харуулна. Тэгээд бусад юм ингээ янзлана да.
За гарч маргааш нөгөөдөр явтлаа идэх өндөг авах гэж байна. Тэгээд манай сургуулийн жимсний дэлгүүрлөө та бүхнийг орж харуулъя. Шүхрээ аваагүй гараад ирсэн чинь бороо яг мис чиг шүршээд орж байгаа юм байна. Гэтэ тийм амар биш байгаа болохоор гис ороод юм авчаад гараад ирээ. Кихийн өндөг гэж идэг. Тэгээд одоо эндээс нэг 10 гаруй өндөг авна. Тэгээд энэ сургуулийн дэлгүүрийн дэлгүүр байдаг. Энд дээр ингээд ногоо хоолны хэрэгсэл төлөлтэй тэр цаана махаага тэгээ хүнсний тэгээ жимстэй энэ хөрхөн дэлгүүр байна. За сая 10 ширхэг өндөг хэллүүлээ гэсэн. Тэгээд 10 ширхэг өндөг авахд Монгол мөнгөөр 2000 төгрөг болж байгаа. Өндөгөө ингээд хэллээд авдаг юм амар гоё. Бороо мис чиг шүрсэж орсоор байна. Гэтэ гоё. Тэрээс хараад бараг ингээд 2 метроо дамжаад ингээд явж байгаа. Тэгээд сайн ингээд явсан. Тэгээд өснийхээ юм салгасан. Бодоод нацсан. хамгийн сүүлд яасаа 临街通城 station. 내가 언제 살짝 숨을 쉴 때 있는 이렇게 나가래. Стопаяна. Тэгээд нөгөө өнөөдөр чи ажлын өдөр болохоор ерөөсөө хүн амт хийх байхгүй. Бараг гудамжаар би л явж байна. Тэгээд стопаяна. Хийчихнэ. Мотоб мотоциклний үлдээ орчихгүй. Дугуйн дагуур ч юм уу. За миний ширээ бол аим шиг юм замбрааг байгаа. Гэтэ зүгээрээ би одоо удахгүй янзлчих юм. Би ойрын 3 өдөр гарахтаа битүү юм хар бодолхийг өмслөө. Бичлэг ихтэй дандаа юм хар бодолхтой байгаад байна. Маргааш явахтаа ч гэсэн энэ хар бодолхийг өмснө. Энэ яа тэгэхээр би амар өвтэйхэн байгаа болохоор. Тэгээ би сая ихэ дэлгүүр орж ирлээ. Одоо ихээд гараад өглөө уух усгүй болсон байна. Жижиг ус аваад орж ирэх гэж бодлоо. Тэгээд юмаа бэлтнэ. Ачаагаа сайхан бэлдээ. Тэгээ сайхан. Унтаж амрана. Явсаран байгаа. Одоо гээч дээрээ ирж байна. Ядарч байна. Би бадарч шиг юм явж. Ингээд хоёр зүгтэй хараа ийм үед үнэхээр тамтай байдаг. Now I'm shaking, drinking all this coffee. These last few weeks have been exhausting. I'm lost in my imagination. And there's one thing that I need from you. Can you come through?
hours later. Монголдоо ирлээ. Тийм ээ монголчуудаа би ирлээ. Би ирлээ. За би гэртээ ирсэн. Амиг ядарч байна. Уг нь нэг цаг гарan 2 цагийн л нислэг. Гэхдээ амар удаан явсан юм шиг санагдаа. Тэгээд ядраад би угаасаа 2 цаг л унтсан. Тийм байна. Одоо жоохон амарч жагаад унтж байгаа. Тэгээ босоод хоол мал хийж идээд тэгнэ гэж бодож байна. Ямар ч тач Монголд ирчлээ. Тэгээд одоо энэ найзуудтай уулзсан. Тэгээд энэ хүрээд энэ бичлэгээ дуусгалаа. Миний ойрын хэдэн өдрүүд нэг юм байла. Баяртай.